Шинэ оны босгон дээр өнөөдөр аймгийн Азаг даргын тамийн газрын хурдын зааланд Монгол улсын ерөнхийлөгчийн 170 дугаар зарилгын дагуу 59 иргэн ингэрэмэллээ. Энэхүү шагнал гардуулах ёслын арга хэмжээнд аймгийн иргэдийн төлөөлөлтөй хурлын дарга Эрдэнэт, аймгийн Азаг дарга Насанбат, аймгийн Азаг даргын үйлдвэрлэл, дид бүтэц хот төлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Гамбол, аймгийн Азаг даргын нийгмийн бодлого, төс төлбөр хариуцсан орлогч Төвшинбат, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Баярсайхан болон аймгийн иргэдийн төлөөлөлтөй хурлын тэргүүлэгчид оролцож салбар салбарын сайчуудаа Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Найрамдаар угссан Дархан хот Бурхантын хөндий хэмээх энэхүү сайхан газарт эдэггүйгээс 55 жилийн өмнө тулгын чулууга тавьж энэхүү бүтээн байгуулалт 20 дугаар зууны монголчуудын түүхэн хөгжил, түүхэн бүтээн байгуулалт болж үлдсэн нь сайхан тэмдэглүүлжтэй үйл явдлаа. Энэ сайхан Дархан хотын үе үеийн түүхийг бүтээлцсэн азаа бурал ахмадууд, бүтээлцэж яваа залуучууд цаашид энэ их хотын түүхийг бичгээр хүлээж байгаа бидний хойч ирээдүй болсон хүүхэд багчууд бид нар энэхүү сайхан нутаг усандаа Дарханы хэмээх бахархалтай, тодтголтой, сэтгэл хангалуун 55 жил ажиллаж амьдарчээ. 2016 онд Дархан хот маань дээрх тэмдэглэлт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж тэрхүүний олон 10 хүмүүсээ шагнаж хоромшуулж тэрхүүний аж ахуй нэгж байгууллагуудынхаа бүтээл сэтгэлгээг хөгжүүлсэн төрөлх хотоо хөгжүүлэхээр олон 10 ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ оны төгсгөл дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гаргаж Монгол улс түүн дотроо Дархан уул аймгийн энэ их бүтээн байгуулалтыг үнэтэй хөв нэмрээ оруулсан та бүхэнд маань төрийн маань хайр инэрл хишиг буян ирж өнөөдөр энэхүү сайхан хүндтэй шагналыг хүлээн авахар хэдүүлээ хорон цуглаж байна. Мэдээж энэхүү шагналын ард та нөхдүүдийн хамт олон ар гэр үр хүүхдүүд бүгд одоо гар бие сэтгэл санаа сэтгэлийн дэмжлэг өгч оролцож байсан. Одоо энэхүү сайхан түүхэн баярыг хамтдаа тэмдэглэж шинэ оноо гаргахаар байгаа нь олзорхууштай гэж ингэж үзэж байна. Дархан уул аймгийн төр захиргаа хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээврийн нийтийн аж ахуйн үйлчлэгээний салбар болон хувийн хөвшилт олон жил итгэх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан 59 иргэнийг Монгол улсын төрийн дэд одон медалаар энхүү шагнасан юм а. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дугаар 170 Монгол улсын төрийн дэд одон медалаар шагнах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 хэсгийг үндэслэн зарлиг болгох нь Дархан уул аймгийн төр захиргаа хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчлэгээний салбар болон хувийн хөвшилд олон жил итгэх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцгэлэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий иргэдийг Монгол улсын төрийн дэд одон медалаар шагнасгав. Уг арга хэмжээний үеэр хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор 9, цэргийн гавьяаны улаан төвийн одонгоор 2, алтан гац одонгоор 26, цэргийн гавьяаны одонгоор 4, хөдөлмөрийн хүндэт медалаар 18, цэргийн хүндэт медалаар, шудраг журам медалаар тусад бүр 1 хүн шагнагдлаа. Дархан цэлийн цахилгаан төвийн сүүлчийн хувьцат компани үйлдвэрчний хураан даргаар ажилладаг. За өнөөдөр одоо төрийн дэд одон медаль авсан шагнагдсан төвийн баяртай байна. Энэ надад өгсөн шагнал бол Монгол улсад үйлдвэрчний хэвлэл байгуулагдсны 100 жилийн Монголын үйлдвэрчний үндэсний төв байгуулсны 90 жилийн босгон дээр одоо энэ шагналыг гардан авч байгаа. Ингээд энэ миний олгосон шагнал бол энэ хөдөлмөрийн харилцаа нийгмийн түншлэлд манай үйлдвэрчний хэвлэлд эрх ашгаараа эвлэлд нэгдсэн нийт 400 гаруй мянган гишүүдийн маань төлөөлөл болгож намайг төр засгийн шагнал одоо олгосон хуулийн их баяртай байна. За маш амархан өнгөрдөг юм байна. Одоо бас 40 жилийн өмнө би Урмал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн гэдэг энэ агуу том айлын босгыг алхан орж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж энэ их одоо оюулаг хамт олонны дунд орж
одоо зүг чигээ олж боловсрч сурч өдөө хүрсэн байна. Тийм ч учраас өнөөдрийн хүндэтгэлийг би хамт олонны маань шагнал, зүтгэл, итгэл, сэтгэл, хөдөлмөр гэж ойлгож байна. Тийм болохоор би одоо хүрээлэнгийнхаа хамт олон болон хөдөө аж ахуйн их сургуулийн хамт олон Монгол орны өнцөг болон бүхэнд ажиллаж байгаа, Монгол орноо ногооруулж байгаа, ойжуулж байгаа, моджуулж байгаа, цэцэрлэг жимсжүүлж байгаа, зүгийшжүүлж байгаа мэрэгжил нэгт үе үеийн хамт олондоо энэ оны босгон дээрээс мэдчилж танай телевизээр дамжуулан одоо мэдчилгээ эрүүлгийг сайн сайхан бүхний хүсэн өрөөж байна. Бодож байгаа 2016 он бол манай дахны төмөлгөө өдрийн хувьд нэлээдгүй их чамлахааргүй их ажил бүтээн байгуулалтуудыг хийсэн он жил болж өнгөрлөө. Энэ төрийн дээд одонгоор шагнагдсан гэдэг бол энэ бол үйлдвэрлэлд төлөөлж надад бол олгогдсон шагнал гэж ойлгож байгаа. Тэгэхээр дахны төмөлгөө үйлдвэрийн нийт ажилчдаа мөн дарханчуудаа ирж буй шинэ жилийн баярын мэндийг хүргье. Төмөлгөө үйлдвэр маань улс орны хэмжээнд томоохон бүтээн байгуулалт цаашлаад улс орны эдийн засагт дөрвтэй хөр нэмэр оруулах томоохон төсөл хэрэгжүүлж байгаа та бүхэн маань мэдж байгаа. Тэгэхээр эх ондоо бид бүхэн ололт амжилттай Улаанбаатарт цаашид хичээн зүтгэж ажиллах болно. Залуу халуунаас одоо батлан хамгаалах салбар зэвсэг түвшинд одоо офицерын одоо ариун жагсаалд алба хааж ингэж 35 жил алба хаагаад ингээд одоо гавьяаны хамралд гарсан юм байна. За тэгээд одоо энэ өнөөдрийн шинэ оны зааг дээр энэ одоо төрийн том одон гардаж авсандаа одоо хязгааргүй баяртай байна. За баярлалаа. Өнөөдөр одоо төрийн дэд шагнал авсандаа одоо маш их баярлалд талархаж байна. Их сэтгэл хөдлөж байна. Би бол одоо аль ширний салбарт Монголдо төдийгүй дэлхийд танигдсан Дархныхээ хувьцат компанид одоо 26 жил ажиллаж байна. Тэгээд энэ сайхан компанид ажиллаж байгаараа одоо өөрөөрөө болон хамт олноороо компаниар үргэлж баярлж явдаг. За улсад одоо хүрээлэнд тасралтгүй 38 жил ажилласан. Тэгээд улстай ингэж тасралтгүй ажилласан юм нүлж энэ сайхан шагнал өгчөөд баярлж байна. За баярлалаа. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр тохиолоо. Ингээд мэрэгжлийн олон жилийнхаа хөдөлмөрийг үнэлүүлээд Монгол улсын мастер солт эмгээр шагнуулсандаа маш их баярлалаа. 90 оноос эхлээд өсчин гоо сайханчдын амины холбоонд ажиллаж мөр зэрэгцэн мэрэгжлийн нэгтнүүдтэйгээ улсынхаа бүсийнхээ өшөө бүр одоо манай алтан цэцэг маань бүр гадны улс оронд хүртэл энэ мэрэгжлээрээ үнэлэгдсэн өсчин байгаа. Тэгээд тэр бүхнийг минь одоо үнэлж энэ сайхан цол тэмдгээр шагнасан баярлалаа. За би Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар үндэсний эрхчлөөний хувьсгалын 105 жилийн агаар энэ эрхэм хүндтэй шагналаар шагнагдсандаа их баяртай байна. За би цагдаагийн байгууллагт нийтдээ 24 дэх жилдээ ажиллаж байна. Ингээд Дархан аймгийнхаа ард иргэдийн амар тайван байдлыг хангах энэ албанд одоо ажилласан зүтгэлийг үнэлж одоо цэргийн гавьяаны одонгоор шагнасан энэ хамтран ажилласан нийт хамт олон одоо найз нөхөд ах эгчдөө нийт дарханчуудаа одоо баярлал талархаж байгаагаа илэрхийлье. Би ерөнхийлөгчийн зарлагаар шагнал хүлээж авсандаа их баяртай байна. Энэ бол цэрэг цагдаагийн албаагч бидний өргөсөнд хамгаалалтаа үнч ажил үргээг үзсний илрэл гэж бодож байна. Ингээд нийт дарханчуудаа шинэ оны мэд төргий цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй шинэ оны мэд төргөж цаашдын ажилд нь амжилт арга гэртэн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Улиран одож буй 2016 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 59 иргэн Монгол улсын ерөнхийлөгчийн төрөндөө одон медалаар ингэрэмэллээ. Дарханчууд та бүхэндээ айлтан ирж буй 2017 онд ол зомог ихтэй байхын үлзэгтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.